За дараагийн орд бол Жинлүүрийн орд. За Жинлүүрийн ордын тухайтад бол за дээрх хоёр гараг Далайван Ангараг гарагийн нөлөө таны 2 болон 5 дугаар гэрүүдэд нөлөөлөх нэ. За 2 дугаар гэр гэдэг бол шууд мөнгө санхутай холбоотой таны өөрийн чинь хөдөлмөрлөж олох тэр мөнгө санхүүг илэрхийлдэг. За 2 дугаар 5 дугаар гэр гэхээр бол мэдээж хайр дурлал, гоо сайхан, хүүхэд, хобби бас багахан хэмжээний мөнгийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ сард бол мөнгө төгрөг санхүүтэй холбоотой асуудлууд нэлээд одоо зарим талаар Ангараг гараг, Плутон гараг хоёрын тийм сөргөлдөөнт байрлал гэж хэлж байгаа юм. Квадрат байрлалт байгааг болохоор эдгээр асуудлуудад бас жоохон болгоомжтой хандах гэх юм уу? Тийх хэрэгтэй болох нэ гэд ингээд ойлгочих болох юм байна. За дээрэс нь өөрийн одоо мөнгө төгрөгийн асуудал гэдэг юм уу? Тэр мөнгө санхүүтэй холбоотой асуудал аль эсвэл карьер за 5 дугаар гэр гэхээр бол өөрийн одоо тэр хүсэж дурлаж хийдэг тэр ажил, тэр хобби, тэр зүйлүүдэд бол нэлээд одоо дотоод сэрхүү гэхээр чинь яагаад энэ бүхэн одоо надад ийм их хүчээр зүтгэл гаргаж яхад надад энэ бүхэн тийм ч одоо хурдан амжилт олохгүй байна ч гэдэг юм уу, нэг тийм шүүмжлэл өөрийгөө одоо эргцүүлж бодож шүүмжлэх тийм үе гинэ. Тий. За яг тийм нөгөө Плутон буюу Далайван юу гараг Ангараг гарагийн нөлөөгөөр бол нэг жоохон тийм хурц зоримог Ангараг гарагийн нөлөөгөөр зоримог шийдвэг гаргачих тийм бас магадлалтай гинэ. За тэгтээ ер нь бол бас тийм мууч гэсэн бас үг биш. Ямар ч байсан энэ тал дээр бол нэлийн бодох, эргцүүлэх тийм үе ирнэ л гээд ингээд ойлгочих болох юм байна. За хүүхэд бол мэдээж энэ үед бол таны яд жаргал, баяр баясгалан бүх зүйлийг бол одоо утга учиртай болгож өгнө гэж. За мэдээж зарим нэгэн одоо хүмүүс бол хараахан гэрлээгүй ч юм уу өгдөг байгаа хүмүүс бол хоббийн зайлд байхаар дуртай хийдэг тэр нэг ажил, тэр нэгэн одоо үйлдэл нэлийн анхаарал татуулж магадгүй тэрэндээ нэлийн мөнгө зарцуулах хэрэгтэй болж магадгүй гэсэн байна. За зарим нэгэн хүмүүсийн хувьд бол одоо 2 дугаар гэр гэдэг чинь бол таны шууд мөнгө санхүүтэй холбоотой байгаа болохоор орлогыг илүү одоо нэмэгдүүлэх талаар нэлээд зарим нэгэн алхмуудыг хийх болно гэж байна л да. Эсвэл одоо үйлчлэгээний ажил эрхэлдэг бол тэр үйлчлэгээнийхээ үнийг нэмэгдүүлдэг ч юм уу. Эсвэл одоо орлого янз янзын их сурвалжаас орлого олдог байх юм бол тэр одоо их сурвалжуудынхаа бүтцийг бас эргэж харах ч юм уу. За энэ салбараас олж байгаа орлого юм байна, тэр салбарыг тийм байна. Тэгээд энийг үл ингэж өөрчилж болох юм ач гэдэг юм уу. Нэг иймэрхүү бүтцийн өөрчлөлтүүд гэх юм уу. Нэг тиймэрхүү зүйлүүдийг бас ярьж болно гэж. За тэгээд мэдээж бусдад одоо ажил хөдөлмөрөө түрээсэлдэг гэх юм уу. Аль эсвэл тэр цалин авч ажилладаг хүмүүсийн тухайд бол цалингаа нэмэгдүүлэх талын тийм тохиролцоог бол бас хийх ийм таатай үе гэсэн байна. За мэдээж Ангараг Далайван гарагийн нөлөөгөөр бол Далайван гараг бол ерөнхийдөө нэлээд тийм хэмжээний мөнгө төгрөг санхүүгийн асуудлыг бас их хөндөд байдаг болохоор энэ үед одоо крипто валют ч гэдэг юм уу тийм хоёр дахь их усурдын орлого морлого энэ талаар бодож байгаа бол бас нэлээд тийм
ухаалгаар бодож хийгээрээ. Бас нэр нь түрүүн хаалт дордчихсан санчир гарагийн нөлөө гэдээ ярьчихсан. Тэгээ санчир гараг бол одоо ухрах хөдөлгөөнд байгаа болохоор гинтийн аюу маш хурдан хугацааны мөнгө олно нэтэр гэсэн тийм бодол байгаа бол тийг бас эргэж тэгтэлж хараарай гэж байгаа. За энэ хүрээд жилдэр ордныхыг өндөрлөө. Дараагийн орд бол мэдээж хилэнцэн орд. За хилэнцэн ордны тухайтад бол таны удирдагч гарагч нь Марс гараг байдаг биш баг шүү. Ангараг гараг байдаг лөө. За тэгээд энэ бол ангараг гараг Плутон гараг хоёрын нөлөөгөөр нөлөө бол таны 1 болон 4-р гэрт чинь үйлчилнэ гэж 4-р гэр. 1-р гэр гэхээр та өөрөө таны өөрийн чинь зорилго тэмүүлэл та өөрөө хинбэ гэдгийг одоо эргэж харах, ямар зорилготой яах гэж амьдарч байгаа энэ ертөнцид яаж ирсэн гэдгийг эргэж бодох, төлөвлөх, эргэцүүлэх ийм одоо үе гэж хэлж болох юм байна л да. 1-р гэрийн хөндлөлөгч хаалцуу та гадаад үзмж өөрчлөгдөн ч гэдэг юм эсвэл ажил төрлийн үе хүртэл явж ирсэн зорилго тэмүүлэл эргэж харнаа л гэсэн. За 4-р гэр гэхээр бол үл хөдлөх хөрөнгө, ээж аавын гэр орон байдаг. За тэгэхээр гэр оронтой холбоотой, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зарим нэгэн одоо анхаарал 72 гарагийн жоохон тийм сөргөлдөөнд байрлалын улмаас магадгүй зарим нэгэн гэр орон түрээс мөнгө төгрөг, ипотекийн зээлч гэдэг юм уу тэр бүх юмудад жоохон дарамт илдэг ч юм уу те. Нилээн тийм за бүр дарамт тэр гэж айгүй хөндөр ойлгохгүй зүгээр л нилээн хүчин чармаалт гаргах хэрэгтэй болчтой байж магадгүй гэж. Танаас нилээн одоо яралтай зохицуулах ажлууд гэр орны үйл хөдлөх хөрөнгийн асуудлууд гарнаа л гэсэн. За дээрэс нь гэр бүлийн дотор бол та нөгөө одоо гэр бүлийн харилцаанд зарим нэгэн зүйлийг эргэж харах. 1-р гэр учраас та энэ гэрийн эзэн одоо ноёлох байр суурь нь хинбэ гэдгийг бас бодох цаг ирнэ гинэ. За мэдээж тэгээд 1-р гэр учраас та өөрийнхөө зорилго тэмүүлэл хийх гэж төлөвлөж байгаа ажил тэр бүхэндээ бас нэлээд идэвхтэй үлийг баримтлал зохиох үе гэсэн байна. За тэгээд мэдээж энд санчир гарагийн нөлөөг ярина. Санчир гараг бол ерөнхий төлөвийг ярина шүү дээ. Ерөнхийдөө бол ухрах хөдөлгөөнд байгаа гэж хэлчихсэн 11 сарын хүртэл ухрах хөдөлгөөнд байгаа. Ямар нэгэн байдлаар маш их тийм хэмжээний мөнгө олчих юм шиг санагдаад байгаа. Тэр тийм зүйл бол хурдлаа шүү. Тэр бол өрх дэгээ шүү гэдгийг бол анхааруулад байгаа юм. За тэгээд өнгөрсөнд хийсэн алдаа танд бол бас нэлээд тийм сургамж болж орж ирнэ. Эдгээр гэсэн тийм санаалуудыг бол ерөнхий төлөвлөлтөөр өгöd байгаа. Энэ бол зөвхөн хилэнцэн ордонд хамаатай биш, бүх ордод хамаатай. Гэхдээ энийг сануулж илүүдэхгүй баха гэж ингэж бодлоо. За энэ хүрээд хилэнцэн ордны ерөнхий төлөв байдлыг өндөрлөе. За дараагийн орд бол номын орд. За номын ордод ангараг болон Плутон гарагийн нөлөө 3 болон 12 дугаар гэрүүдэд нөлөөлнө гэж байна. За 3 дугаар гэр гэхээр ах トゥ угийн харилцаа тэрэнд бас жоохон асуудал үүсдэг ч юм уу, эсвэл яаралтай шийдэх асуудал гардаг ч юм уу. Тийм зүйл болж магадгүй гэж байна. Дээрэс нь 12 дугаар гэр гэдэг бол ерөнхийдөө тийм бусдаас тусгаарлагдсан. Ерөнхийдөө нийгмээс жоохон тусгаарлагдсан, өөрийгөө одоо өөрлөгөө илүү төвлөрсөн, өнгөрсөн рүү илүү төвлөрсөн иймэрхүү үйл явдлыг илэрхийлээд идэв юм л да. Аль эсвэл тусгаад гэх юм лабораторид ажиллах ч гэдэг юм, эсвэл гэрээсээ хоол тавилт авч ажилладаг ч юм уу.
Тэр иймэрхүү үйл явдлыг илэрхийлээд байдаг. За тэгээд энэ асуудлуудад бол ангараг болон далай ангаргийн нөлөө илэрнэ л гэдээ ойлгочих болно. За энэ үед бас нөгөө урт удаан хугацаанд бас санжир гарагийн нөлөөгөөр урт удаан хугацаанд одоо тийм хэлж чадахгүй илэрхийлэх гээд ярилцах гад ярих тийм боломжгүй зайлс хийгээд байсан тэр сэдвүүдийг бол нэлийн хөндлөн гэнэ л дээ. Зарим нь одоо жишээлбэл дараадаа удирдлагатай ямар нэгэн санал хэлэх гээд байгаа бол тэрийг хэлж чадахгүй байсан бол одоо тэр нь нэлээд хурцаар тавигдаж эхэлнэ гэж байна. За ерөнхийдөө ярахаас одоо зайлс хийдэг байсан тэр сэдв. Тэр хурц эрчимтэй тийм ялцгээс өөр аргагүй байдал үзүүлсэн л гэсэн үг. За дээрээс мөнгө төгрөг бичиг баримттай холбоотой асуудал бас энэ үед хөөгднө гэсэн байна. За амжилтгээ эрүүл мэнд хийгээд тийм өөрийнхөө хувь хүнийхээ өөрийнхөө эрүүл мэндийн асуудалтай зарим нэгэн алхам, зарим нэгэн одоо хойш тавиад байсан тэр зүйлүүдийг хийх хэрэгтэй гэсэн байна. Шийдвэртэй алхмыг хийх хэрэгтэй гэж байна. За 12 дугаар гэр бас жоохон тийм тусгаарлагдмал гэж хэлчихсэн тий. Тэгээд дээрэс нь энд бас ямар нэгэн тийм үл ойлголцол үүсэх юм эсвэл хэн нэгэн хүний тийм өдөж тийм өдөө хатгалт гэх юм уу? Нэг тийм явуулах тийм юмд өртөхгүй байсан. Дээр шүү. Тиймэрхүү одоо ялахгүй тийм хэн нэгэн сайныг хүсдэггүй тэр нэгэн хүмүүсийн үгэнд орж жинхэнэ холбоо, жинхэнэ одоо сайн харилцаагаа бити таслаарай гэж хэлсэн байх юм. За мэдээж санжир гарагийн нөлөөгөөр санжир гарыг хорох хөдөлгөөнд байгаа. Тэгээд дээрэс нь 10 сарын 4-өөс эхлээд бол бас жоохон тийм кармын тийм кармын одоо асуудлыг хөндлөн гэж карм гэхээр үеийн үр гэж орчуулдаг. Тэгэхээр ерөөхдөө бол та өмнө хийсэн тэр нэгэн алдаатай ч гэдэг юм уу, аль эсвэл зарим нэгэн бодлогогүй юм уу, аль эсвэл мэдлэггүйгээс болоод гаргачихсан зарим нэгэн алдаануудыг бол одоо засаж сайжруулахыг шаардсан, сануулсан, за шаардах юм ах уу те. Энэ дээрээ бол та засах хэрэгтэй шүү гэсэн нэг тиймэрхүү сануулгууд ирж магадгүй гэж. За энэ хүрээд номын ордын ерөнхий талбай байдлыг өндөрлөе. За дараагийнх нь мэдээж матрын орд. За матрын ордны 2 болон 11-р гэрүүдэд ангараг гараг далай ангаргийн нөлөө мэдрэгдэнэ гэж. За 2-р гэр бүл мөнгө санхүү 11-р гэр гэдэг бол олон нийтийн харилцаа, олон нийтийн сүлжээ, найз нөхөд, мөрөөдөл иймэрхүү зүйлүүдийг илэрхийлдэг. За 2-р гэр гэхээр мөнгө санхүүтэй холбоотой болохоор мөнгөтэй холбоотой, мөнгө төрөлтэй холбоотой зарим нэгэн одоо тэмцэл гэх юм уу? Одоо илүү сайжруулах тийм нэгэн зоригтой алхмуудыг хийх энэ төр тийм шаардлага гарч магадгүй гэж. Санжир гараг бишээ. Ангараг гараг гэдэг чинь бол дандаа зоримог үйлдэлийг илэрхийлдэг. За магадгүй зарим нэгэн хүн бол чиний хүртэх ёстой аббал зохих тэр шагнал урамшуулыг авахын төлөө тооштой тийм алхам хийдэг ч юм уу. Тэр тийм ирмэлцэл за энэ бол надад би энийг болох хэрэгтэй одоо гэж бодож байгаа бол тэрнийхээ төлөө алхмуудыг хийдэг ч юм уу те.
За 11-р гэр гэдэг бол найз нөхд гэсэн болохоор найз нөхдөд хүрээлэл чинь бол энэ таны тэр хүртэх ёстой зүйлээ хүртэх цаг нь болсон гэдэгт чинь бол бас юм урамшуулал дэмжлэгийг бол найз нөхдөд чинь түгээс үзүүлэх юм байна. За тэгээд мэдээж ангараг болон далайн ангаргийн нөлөө. Гэхдээ тэр тусмаа энэ нь жоохон тийм сөргөлдөнт барилттай гэж байгаа учраас магадгүй ойрын дотны хөрөлдлийн чинь дунд бас жоохон тийм таны байр суурь, таны нөлөөг жоохон нөлөөлөлт чинь жоохон таагүй ханддаг гэх юм уу? Таны нөлөөг өгөөсгдөж гэх юм уу? Тиймэрхүү бас байр суурийн жоохон зөрчилдөөн үүсч магадгүй гэсэн байна. За ингээд энэ нэг жоохон голын чимээ, жижигхэн гол горхины чимээ сонсогдож байна уу яаж юм? Энэ горхины чимээг оруулчвал бас яах юм бол тийм сайхан алтан намрын өдрүүдэд бас юм чимээ сонсох гоё юм болоо гэж бодоод. За материал ордны өөр нэгэн юу бол санхүүгийн хэрэг хэлэлцээр төсөв мөнгө 2-дугаар гэр учраас мөнгө төрөх төсөв санхүүгийн өөрчлөлтөнд бэлэн байгаарай гэж байна. За тэгээд дээрэс нь материал ордыг бол удирдагч гарагийн санчир гараг байдаг. Санчир гарагийн нөлөө бол энэ одоо 10 сараас эхлээд нэлээд чанга байгаа. Сахилгаагаа тариуцлах эдрийг илэрхийлдэг. Нэлээд чанга хатуу багш энэ гэдгийг заадаг юм. За тэгээд яг өөрийнхөө одоо жишээлбэл ордод материал ордынхан бол нэлээд тийм төвчээртэй тууштай хүмүүс байдаг гэж үздэг. Тэгэхээр бол энд зохих ёсны шагналаа аавна энэ гэдэг ахыг бодоход энд бол бас тийм хатуу байхгүй юм шиг байна. Өөрийнхөө одоо удирдагч гаргийнхын хувьд. Тэгэхээр энд бол тийм айхтар айдас үдсүүл байхгүй. Шагнал урамшуулал авах ёстой зүйлээ хүртэх ёстой зүйлээ бол та хүртэн. Гэхдээ ер нь бол санхүүгийн өөрчлөлтөнд бэлэн байгаарай л гэсэн байна. За хумхын орд дараагийн орд бол хумхын ордын тухайтад бол нэг болон 10 дугаар гэрүүдэд ангараг далайн ангаргийн нөлөө мэдрэгдэнэ гэсэн байна. За мэдээж 1-р гэр таны хувьд бол нэг 10 дугаар салбар шүү дээ. Нэг гэдэг нь өөрөө чи илэрх нь 10 гэдэг бол ажил төрөл. Карьерийн хамгийн өндөр түвшин. Ажил эрхэлсэн одоо ажил болон байр суурь, статус, таны одоо нийгэмд ажиллаж байгаа байр суурь, статус. Гадаад одоо нөхцөл тэр таны тэр нийгэмд ажиллаж байгаа байр суурь, статус чинь гадаад ертөнцид болж байгаа үйл явдал маш хүчтэй нөлөөлнө гэж байна. Жишээлбэл дүрм өөрчлөгддөг ч юм уу. Тэмдгийн шалгалт болгалт одоо ордогч хяналт шалгалтыг энэ чангаснаас хууль дүрм чангаснаас болоод таны одоо тэр эрхэж байгаа ажил байр суурь чинтэй нөлөө үзүүлнэ гэж байна. За тэгээд дээрэс нь аль хэдийн одоо тийм жоохон тийм асуудал нэлээд хүндэрч гисэн энэ байгаа бол тэрийг бас дэврэхгүй байх нь чухал шүү гэсэн байна. За ангараг далайн ангараг хоёрын тийм сөргөлдөөнтэй нөлөө байгаа учраас эндээс сөргөлдөөнт асуудлыг нэлээд авч үзээд байгаа. Түүнээс хүн болгоны амьдрал бас энэ харилцаа адилгүй тусан шүү дээ. За төвчээртэй одоо тийм зөв алхмыг төвчээртэйгээр хоолгор хийгэрэй гэсэн байна. За юу санчир гараг бол түрний одоо өмнөх тэр ерөнхий төлөв байдал дээр ирсэн санчир гарагийн нөлөө гэж. За санчир гарагийн энэ нөлөө бол нэлээд хүчтэй тусж байгаа. Санчир гарагийн нөлөө. Тэгээд тэр тусмаа энэ санчир гараг таны орд буюу хумхын орд, загсын орд хоёрын яг ийм завсрын байрлалд байгаа гэж хэлээд байна.
Тэгэхээр бол сажир гараг энэ нөлөө нэлийн тийм дөрмийг өөрчилнө гэдэг байгаа шүү дээ. Дөрмийг өөрчилнө гэдэг байгаа. Тэгэхээр нөхцөл байдлууд бол нэлийн огцом гэхэд хаашаа нэлийн тийм хурц гэх юм уу нэг тиймэрхүү өөрчлөлтүүд нийгэмд боллоо гэхэд тэр бол танд бас нэлийн нөлөөлөх багталтай. Яг бол таны орд загсны орд хоёрын дунд байгаа учраас өнгөрсөнд хийсэн алдаа зарим нэгэн одоо гарлагч гэдэг юм уу буруу шийдвэр энэс болсон тэр зүйлүүдийг бол эргэж харах хэрэгтэй болно л гэж байна. Яг тэгвэл сажир гарыг одоо ухар хөдөлгөөнд байгаа. Ухар хөдөлгөөн гэдэг бол дандаа өнгөрсөнд хийсэн алдаа сургамжуудыг эргэж сануулад энийгээ засах хэрэгтэй шүү гэдэг тэр сануулгыг өгдөг. Ийм учраас нөгөө таныг төвчээртэй болоод ухаалаг алхамыг зөв алхам хийгээрэй гэж ингэж сануулж байгаа юм байна гэж. За энэ хөрөд хомхийн ордны эрхлэлийг дуусгая. За дараагийнх нь бол загсны орд. За загсны ордны тухайтад бол 9 12 дугаар гэрүүдэд нөлөөлж байгаа юм байна. Ангараг болон далайн гарагийн нөлөө. За ангараг гараг гэдэг бол дандаа тийм идэвхтэй шийдэмгийн алхам хийхийг сануулдаг. Харин далайн гараг бол маш их тийм хамтын эрх мэдлийн хүрээнд шийдэгдэх зарим нэгэн тийм асуудлуудыг илэрхийлнэ. За тэднээс нь бас мөнгө санхүүгийн асуудлыг бас их хүчтэй нөлөөлдөг гэж ингэж үзээд идэг. Тийм болохоор 9-р гэр гэхээр таны сурах, боловсрах тэр нэгэн цаашдын одоо тэр боловсралтай илүү анхаарах ч гэдэг юм уу. Аль эсвэл одоо тэр шашин, итгэл үнэмшлийнхаа чиглэлээр илүү дагнах ч гэдэг юм уу. Аль эсвэл гадаад түвштэй холбоотой. Ерөнхийдөө тэр сэдвүүдийг 9-р гэр хөндөд идэг. Тэгэхээр энэ салбаруудад бас зарим нэгэн өөрчлөлтүүдийг сануулж магадгүй гэж. За 12 дугаар гэр гэхээр бол мэдээж энэ бол таны өнгөрсөнтэй холбогдно. Нэгдүгээр. За хоёрдугаар бас л шашин шүтлэг, бусдын нийгмийн төлөө, сайн сайхны төлөө зарим нэгэн үйл явдлыг сануулад байдаг. За тэгэхээр энд үед бол 9-р гэр бол бас холын аяллыг гадаадд сурах, гадаад түвштэй холбогдох энэ гэсэн асуудлуудыг хариуцаад байдаг. Тэгэхээр эдгээр асуудлууд бол танд энэ сард хөндөгдөж гарчиж магадгүй. Гэхдээ ангараг гарагийн далайн гарагийн одоо жоохон квадрат байрлал гэж яриад байгаа жоохон таагүй байрлал байгаа учраас зарим нэгэн дээр дурдсан зарим нэгэн салбаруудад бол нэлээд жоохон сэтгэл зүйн хувьд бас бэлэн байж явах хэрэгтэй нэлээд сонин огцом өөрчлөлтүүд байж магадгүй гэж. За тэгээд холын хүмүүстэй хамтрах эрх зүйн болон одоо тийм бюрократ гэж хэлдэг юм да. Бюрократич үгдүүлээ хүнд суртал гэдэг үлээ. Одоо дээд хууль ёсны байгууллагуудад дээрээс өгөх шийдвэр мэдвэр энэ чинь хариуцдаг. Тэр асуудалтай жоохон тэр асуудал бас нэлээд танд идэвхжиж магадгүй гэж. Одоо жишээлбэл хууль дүрмийг энэ дагуул таарах зарим нэг асуудлыг шийдэх ёстой бол танд тэр нь жоохон тийм бэрхшээлтэй санагддаг ч юм уу. Магадгүй та ингэхэл ёстой гэж яхад та тэрний эсрэгээрээ өөрөөрөө урсгал сөрөх маягаар хандаж магадгүй гэж ингэж үзэж байгаа. За тэгээд ерөнхийдөө ингээд энэ хүрээлэл 12 ордны зурхаах дуусж байна. Дээрээс нь энд бол өөр бас нэг сануулгах асуудал бол сажир гарагийн нөлөөг нэлээд хүчтэй ярьж байгаа. Тэгэхээр сажир гараг бол 11 сарын 26 хүртэл хорох хөдөлгөөнд байгаа. Тэгэхээр сажир гараг бол дөрвөн өөрчлөлт нэлээд хүчтэй өөрчлөлтүүдийг 10 сард яриад байгаа учраас энэ үед санхүүгийн тийм одоо зарим нэгэн бүх орнуудад хамаатай зүйл бол санхүүгийн маш асар их ашиг олно гэсэн тийм зүйлүүдэд хэтрхи анхаарах хэрэггүй. Энэ бол орхи дэгээ юм шүү гэж сануулад байгаа. За энэ хүрээд 10 сарын төлөв байдлыг өндөрлөе. За ингээд байгальд шууд алхаж яваад бичиж байгаа болохоор ингээд салхины болон усны зарим нэгэн гадны дуучин марсан байж магадгүй. Сонсох боломжтой байгаа.
гэж найдаж байна. За тэгээ юу ч гэсэн ямар хуваагааг бичээрэй. За тэгээд сарын дундуур дахиад нэг зав гарвал ши жоохон дэлгэрэнгүй мэдээлэл оруулахыг бодно. За ингээд дараа уулзъя. Баяртай.